зүй бол номер 1. Ерөн хүний амьдрал ганцхан байлаад бүжиг гэлтгүүгээр амар олон шаандрах зүйл ирдэг тий. Тэгэхээр тэр болгоныг давж гарахын тулд хүн өөрөө өөртөө л айгүй чухал тий. Тэгэхээр ерөөсөө миний хамгийн чухал юм хүн өөрийгөө олж л сурах ёстой юм шиг байна. Одоо тэгэл нөө өөрөө яг хинбэ гэдгээ мдээгүй тий. Үзүүрээс нь 100% мэдэх боломжгүй л дээ. Гэхдээ үзүүрээс нь ч гэсэн таниагүй бол хүн айгүйх төөрөлддөг. Яг юун зөв юм гэдгээ мэддэггүй, юун буруу гэдгээ мэддэггүй тий. Яг би аль замаар явбал амжилтанд хүрэх үү? Би аль зам миний хамгийн зөв зам бэ гэдгийг мэддэггүй. Тэгэхээр ерөөсөө өөртөө л маш сайн ярилцж явах хэрэгтэй. Өөртөө маш сайн тулалдж явах хэрэгтэй тий. Балет ч юм бол сэтгэл зүй бол хамгийн чухал. Сэтгэл зүгээрээ бүхнийг хийн. Яг дүрд орж байгаа учраас өөрийгөө бүтэн өөр жүжигт хувиргаж байгаа учраас тэр сэтгэл зүг бэлтгэх нь хамгийн чухал нөлөөтэй байдаг. Тэгээд энэ олон дүрд ингээл нэг хайрлал, нэг гомдоол, нэг үхэл ингээд ийм янз бүрийн сэтгэл зүй төвөрдөг учраас ерөнхийдөө сэтгэл зүгээ маш тогтвортой байлгах хэрэгтэй. Яг ийм дундыг барьж байлгах хэрэгтэй. Хамгийн гайхалтай юм нь балет урлагийн өөрөө дасгал хөдөлгөөн маань маш тийм юм дөлгөөн, тайван, яг өөртөө ажиллах тэр боломжийг өгдөг. Тэгэхээр тэрэн дээр илүү их анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйн янз бүрийн гутрах юм хөдөлгөөнөө хийж чадахгүй ч юм уу ямар нэгэн зүйл нь өвдөх гэд янз бүрийн бэрхшээлүүд маш их гарна. Гэхдээ тэр үедээ илүү их өөрийн дотоод хүнийг маш сайн сонсох хэрэгтэй. Хэрвээ тэгээд тэрэндээ дийлдээд ингээд шантраад, гутраад ирэх юм бол зөвлөгч хажууд чинь байгаа багш хайртай хүмүүсээсээ асуугаад би ийм асуудал надад тулгарлаа, би энийг яаж даван тулвал зүгээр вэ гэд ер нь бол маш сайн хандах хэрэгтэй. Хэрвээ сэтгэл зүгээ өөрөө дийлэхгүй бол маш олон сэтгэл зүйчдээр очих боломж байна тий. Бурхны номд суралцах боломж байна. Тэгэхээр тэр зүйлүүдийг өөрөө хайж тэгээд тэрнийхэн төлөө явах хэрэгтэй юм уу? Мэдлэг туршлага тань дээр ирлээ. Салбар бүрийн мастеруудын дахин давтагдшгүй туршлагаас суралцах боломжийг Mentor Hub танд олгож байна. Та яг App Store болон Play Store-оос аппликейшн татаарай. Mentor Hub-д тавтамжтай